Олон улсын технологийн зах зээлд нэгэн ноцтой буюу онцгой ач холбогдолтой үйл явдал Өмнөд Солонгос улсад болж байна. За Өмнөд Солонгос улсын Samsung Electronics компанид түүхэндээ хамгийн том хэмжээний буюу хамгийн олон хүнийг хамарсан ажил хаялт болох гэж байна. За Samsung компани 45,000 гаруй ажилтнууд үйлдвэрчний эвлэлээр дамжуулан ажил хаях болсноо удирдлагуудаа мэдгдсэн. За ажил хаяж буй ажилтнуудын гол шаардлага нь Samsung компани урамшуулалт зарцуулдаг мөнгөн санг 50%-аар нэмэгдүүлэх ийм шаардлага тавьж буй. За нөгөө талаар компани үйл ажиллагааны орлогын 15 хүртэлх хувийг ажилчдын урамшуулалт зарцуулах ийм бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүл гэсэн ийм шаардлага тавьж буй. За энэ шаардлага биелэхгүй бол мягмар гарахаас эхлэн ажил аялалтаа эхлүүлнэ хэмээн мэдгдсэн. За үүний хариуд Samsung компани удирдлагуудын зүгээс бол 10% байх хариу саналыг тавьсан. Гэхдээ энэ нь компанийн жилийн орлого нь 200 их 80 вон давсан тохиолдолд боломжтой гэсэн мэдээлэл өгöd байгаа. За нөгөө талаар Өмнөд Солонгосын засгийн газар энэхүү үйл явдлыг маш анхааралтай ажиллаж байгаа. Саяхан Өмнөд Солонгосын дээд шүүхээс нэгэн шийдвэр гарсан нь ажилчдыг ажлаа зогсоохгүй хэвээ үргэлжлүүлэх ёстой анхааруулад хэрвээ мягмар гарагаас эхлэн ажил хаялт зарлах юм бол энэ үйл явц эхлэх юм бол өдөр тутам 72 сая вооны торгуул төлөх эрсдэлтэйг үйлдвэрчний эвлэлд анхааруулсан байна. За нөгөө талаар Солонгос улсын ерөнхий сайд нь ажил хаялтыг хүчээр зогсоох буюу 30 хоногийн хугацаанд энийг хойшлуулах ийм эрх мэдэлтэй байдгийг засгийн газрын хэвлэлийн албаных нь мэдээсэн байна. Ер нь өндөр хөгжилтэй ижил төвчний аж үйлдвэрчсэн орнуудтай харьцуулахад Өмнөд Солонгос нь хөдөлмөрийн харилцаа хамгаалтын хувьд аль болох олгогч талдаа байдгаараа бусад орнуудаас ялгаатай байдаг. За энэ байдал энэ хуулийн зохицуулалтанд ч гэсэн одоо үргэлжилж буй явдлаас илэрхий байна.